3 сарын 30. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ. Ром 8:28. Хүнд хэцүүгийн дундуур явж байхад хамгийн их гайхал төрүүлдэг ишлүүдийн нэг нь энэ юм. Цайлх зөөлөн үлээж байхад "Эзэн, би итгэж байна" гэж хэлэх амархан. Харин амьдралын шуургад дэгдэхэд бид "Миний итгэлгүй байдалд туслаач" гэж хэлдэг. Гэсэн хэдий ч энэ ишлэл үнэн гэдгийг бид мэднэ. Бурхан бүх зүйлийг бидний сайн сайхны төлөө хамтд нь ажилуулдаг. Библи хэлсэн учраас энэ үнэн гэдгийг бид мэднэ. Бидэнд харагдахгүй, ойлгогдохгүй байсан ч итгэл үнийг баталж байна. Мөн Бурханы зан чанарт үндэслэн энэ ишлэл үнэн гэдгийг бид мэднэ. Хэрв тэр хязгааргүй хайр, хязгааргүй мэргэн ухаан, хязгааргүй хүч чадлын Бурхан юм бол бидний сайн сайхны төлөө төлөвлөж ажилдаг нь гарцаагүй үнэн байх ёстой. Мөн Бурханы хүмүүсийн туршлагад үндэслэн энэ ишлэл үнэн гэдгийг бид харж болно. Нэгэн хүн суурьсан онгоцноос ганцаараа амьд үлдэж эзгүй арал дээр хаягдав. Тэрээр хүлгөөс үлдсэн бүхнийг нийлүүлээд өөртөө нэг овоохоо босголоо. Тэгэд аврагдахын төлөө өдөр бүр Бурхан залбирч хүлэг онгоц харуулдан тэнгис ширтдэг болов. Нэг өдөр овоохоо нь шатаж байсан бүхэн нь утаа болон замхрав. Гэвч түүнд тохиолдсон хамгийн муу явдал үнэндээ хамгийн сайхан тохиолдол байжээ. Түүнийг аврахаар ирсэн хүлгийн ахмад "Бид утаагаар өгсөн дохиогч нь хараад ирлээ" гэж хэлж байлаа. Хэрв бидний амьдрал Бурханы гарт байгаа бол сайн сайхны маань төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг санацгаая. Заримдаа итгэл алдрах, даагдчихгүй ачаа үүрсэн мэт санагдах, харанхуйг тисэж давхгүй мэт мэдрэгдэх үе олон гардаг. Туйлдаа хүрэхээрээ бид "Үүнээс ямар сайн зүйл гарах юм бэ?" гэж асуудаг. Үүнд хариулт бий. Бурханы бүтээж буй сайн сайхныг дараагийн ишлэлээс харж болно. Тэр нь Ром 8:29 түүний хүүгийн дүртэй адил болох. Баримлчны алх асуур, бантиг чулууг цохих бүрд тэр Есүсийн дүр төрх улам тодорно. Амьдралын зовлон бидний дотроос зохисгүй юмсыг авч хаях бүрд бид түүний дүр төрхтэй улам бүр адил болж өөрчлөгдөнө. Тиймээс амьдралын хүнд хэцүүгээс сайн зүйл олж чадахгүй бол үүнийг санаарай. Бид Христтэй адил болж байна.